Тэгэхээр одоо орчин үед бол нөгөө сэргийгт эрчим хүчний технологи бол маш өндөр түвшинд хөгжсөн. Хуучин үүсэж исэн ихэнх асуудлууд бол шийдэгдэж дууссан технологийн түвшинд гэсэн. Янз янзын эрчим хүчний шугамын хэлбэлзэл үүсгэх, оргил ачааллын үед эрчим хүчээрээ хангаж чадахгүй байдал үүсгэх, өртөг өндөртэй гэсэн хүндрэлүүд бол технологийн хөгжлийн хугацаанд бол маш эрчимжтэй хөгжөөд дэлхийд дээрээ бол энэ шилжилт рүү маш их орсон байна л да. Бид л одоо ард иргэд олон нийтлэл муу жишгүүдийг их ярьж байна. Гэтэл бол өөрөө гарцаагүй дэлхийн шиг хүссэн үсээгүй шилжиж байгаа. За үүнтэй холбогдуулаад хүссэн үсээгүй дэлхийд даяар явж байгаа. Өнөөдрийн байдлаар хамгийн том санхүүжилт бол Монгол эрчим хүчний салбарт явж байгаа гэсэн үг. Тэгэхээр одоо энэ асуудлууд бол цаг үетэйгээр хийцээд асуудлууд шийдэгдсэн учраас Монгол Улсын их хурл учрал даргын санаачилсан энэ тогтоолын төслийн хүрээнд бол хаана ямар хүн сурталууд байна. Тэрийг их хурл өөрөө хууль бол бодлого тогтоох чиглэлийн хүрээнд гаргасан тогтоолынхаа хэрэгжилтэнд хянах тавих чиглэлээр ажиллаж байгаа гэсэн. Төрийн шат чатны хүн сурталууд хаана байна? Энэ салбарын хэрэглээг бодит орчин үеийн хэрэглээг яаж ухуулан таниулах вэ? Тэрийг бодит байдал дээр хэрэглээг нэвтрүүлэх үү? Бас санхүүжилтийн их үзрүүдийг яаж оруулж ирэх үү гэдэг ажлын хэсэг судлаад ямар журмууд дээр асуудал байгаа юм? Хаана ямар хүн сурталууд байгаа юм? За энэ дээр оруулж ирэхэд их санхүүжилтийн их үзрүүд дээр ямар хөндрөл байгаа гэх мэтлэн асуудлууд дээр нэг бүрчлэн газар дээр нь очиж уулзаад танилцаад асуудлуудыг шийдэж байгаараа энэ ажлын хэсэг энэ арга хэмжээний онцлог гэж харж байгаа. Монгол Улсын их хурлын дарга байгуулсан захирамжаар байхсан ажлын хэсгүүд бол хууль тогтоол гаргаж чад хойноос нь яг газар дээр нь хэрэгжилтийн алхам тогтмонд нь хянж шахалт шаардлага өгж яваараа онцлог.